Сайн байна уу? Ингээд Gramix байна. YouTube дээр бичлэг хийдэг нэг гар байгаа. Тэгээд өнөөдөр би энд өөрийнхөө амьдралын 10 шилдэг дууг танилцуулахаар ирсэн боловч өөрийнхөө амьдралын 10 шилдэг дууг тодруулахад айгүй хэцүү байсан. Тэгээд 10 шилдэг дуугаа яаж тодруулсан бэ гэхээр би ер нь дууны тал дээр амар жоохон сууг юм байна л да. Тэгээд энд орсон хүмүүс дандаа гоё дуучид мочид дуутай холбоотой хүмүүс ордог болохоор айгүй гоё дуу муу тавиал. Тэгэл тэднээс нь гоё дуу сонсол хийж байгаа. Минийхаас дандаа л нэг байдаг дуунууд байж магадгүй. Гэхдээ энэ дуунуудыг яаж ингээд шүүлтүүр хийж сонгосон бэ гэхээр нөгөө анх удаа сонсоод одоо энэ дээр байгаа дуунуудыг анх удаа сонсоод дурсамжинд ингээд гоё гоёор үлдсэн байдаг байхгүй. Тэгээд оруулсан байгаа. Тэрнээс ч нэг үг ингээд утга илэрхийлэл энтрийн яриад бүр ингээд мэрэгжлийн үднээс бол ерөөсө хандаж мандаагүй. Зүгээр л 10-д оролцсон маа. Тэгтэл миний амьдралд амар нөлөөтэй 10 дуу байгаа гэдгийг ойлгоорой. Ингээд ихний дуугаа шууд сонгоё. Эхнийх нь Ed Sheeran байна. Ed Sheeran-гийн I See Fire. Энийг наагаад наах нь айгу үзчихэхэд айгу гоё харагдаад байдаг хгүй. Би тэгээд энийг айгу гоё наана эхнээс нь хүмүүсийнх ингээд жоо хурж мөрдгөө те. I See Fire. Ed Sheeran-гийн I See Fire-ыг яагаад оруулсан бэ гэхээр ер нь Ed Sheeran-д амар дуртай. Тэгээд дуунуудын дундаас I See Fire-ыг сонгосон шалтгаан нь энэ чинь нэг Hobbit-тэй амар холбоотой. Hobbit-ийн дууха. Hobbit дээр гардаг. Тэгээд яг энэ дууг сонсох үеэр айгүй тийм тайвширдаг. Тэгээд анх энэ дууг сонссны дараа нөгөө бүгжний эзний ертөнц дотор орцсон. Тэгээд ингээд тэр талд ингээд нэг хоёр Hobbit найзтайгаа алхаад явж байгаа юм шиг мэдрэмжийг өгч ирсэн. Эсвэл хоёр Hobbit найзтайгаа ингээд гитар тоглоод ил галын өмнө ингээд сууж байгаа ч юм уу те. Айгуу тийм гоё зунлаг мэдрэмжийг өгөөд зуны оройны мэдрэмжийг өгдөг дуу байгаа. Ингээ I See Fire. I like Ed Sheeran. Nice. Яа, ингээл юу вэ? Ямар гоё дуу вэ гэж сонсч ирсэн юм даа. Та эдгээр бүгдээ мэдэх баха. Ийм байна. За, хоёр дахь дуу бол юу яах вэ? Үнэхээр сюрприз яах вэ? Би өөрөө ч гэсэн хоёр дахь дээр Wow, Gorillaz, Clint Eastwood. Gorillaz-ыг бас мэдэхгүй юм байхгүй. Энийг гоё наана. Дараа нь өөрөө авд юм шиг л. Gorillaz, Clint Eastwood. Энэ миний амьдралд ямар дурсамжийг үлдээсэн дуу вэ гэхээр 2000 хэдэн он ч үлээ. 2010-аас жоох өмнө компьютер дээр интернет нэлээд цөөхөн байх үед манай компьютер дээр энэ дууны клип нь байдаг байсан. Яг хэдэн оны санахгүй байна. Нэлээд дээр клип нь байдаг байсан. Тэгээ би клипийг эхлээд үзэх дуртай байсан. Тэгээ сүүл рүү нэг мэтгэд дуунд нь айгу дуртай болсон байсан. Тэгээд энэ дууг сонсохоор яг нөгөө тухайн интернетийн үеийн компьютерийн ард ингээ ганцаараа хамаатныхаа дүүнэртэйгээ тоглоо сууж идэг тэр 80-д дорсомжууд шууд орж ирдэг. Тэгээд мэдээч дуун ч гэсэн өөрөө гоё. Тэгээд утга мутгын бол яг үндэ энэ дууг мэдэхгүй байна. Зөвхөн гоё дурсамж өгсөн болохоор надаа тэгээд энийг оруулсан байгаа. Сонсцоо хэдүүлээ. Gorillaz. I'm feeling like I got sunshine in a bag. I'm useless. I'm not for long. A future is coming now. Blackpink in your area. Гурав дахь дуу Blackpink. Blackpink-ийн Stay дууг сонгосон байгаа. Энэ дууг бол би нэлээд Blackpink хамтлаг дебют хийж гарч ирээд нэг 2-2 жилийн дараа илүү. Одооноос 3 жилийн өмнө сонсч байсан. Тэгээд энэ Stay гэдэг дуу анх сонсоход надад ямар дурсамжийг үлдээсэн бэ гэхээр айгүй тийм ингээл нэг өглөө ингээл орноосоо сэрхүүд ингээл гадаа ингээл шувуунууд жирэгээл ингээл нэг нар мар цонхоор тасаал. Гэтэ манай гэрт нар тусдгүйлдэ нэг кинон дээр нэг гардаг сэрэлтэд штэ ингээл орноосоос л ингээл цагаан даав хүнжил. Тэр үеийг ингээд ягаад ч юм төсөөлүүлж ирсэн анх сонсоход айгүй нэг тийм гэгээлэг. Тэгээ энэ дууны үгийг нь бол би нэг сайн мэдэхгүй. Юухийн утгыг л мэднэ. Ингээ үлдээчихээл гэсэн утгатай. Тэгээд Stay гэдүүлээ сонсцгаая. Blackpink Stay. Stay. За. Akon Smack That Eminem хоёрын. За энэ бол үнэхээр надад бол баг миний амьдралдаа сонсч ирсэн хамгийн анх таалагдчихсан. Юу хүү за ингээд муухай наачл сонсч ирсэн хипхоп дуу гэж ойлгож олно. Нөгөө ТV чат гэдэг байсан шүү дээ. Тэр үед би энэ дууг анх сонсч ирсэн. Smack That гэл нөгөө гинт ингээ шорон дотор суудсан дуулдсан шүү дээ Akon. Тэгэл энэ ямар гоё дуу. Ягаад ч надад амар таалагдчихсан баг. Тэгэд би амьдралдаа ганц удаа ТV чат руу мессеж үзчихсэн. Админа Smack That сонсъё гэж биччихсэн. Тэгээ админ надад энэ дууг бас тавьж өгч ирсэн. Тэгээ ер нь чатаар энэ дууг сонсох айгүй дуртай байсан. Тэгээд
Smack That Eminem message гэсэн бүр янзын. Тэгээ сүүлд утгыг нэг жоохон ойлгох гээд үтсэн чинь бас нэг тийм он цотгол байхгүй эмхтэй хүн машин шинэлт болсон дуу байсан юм байлаа. Гэтэ аялгуу тэр нөгөө нэг flow сарцах хэвээр flow үндэж гоё. Very nice. Тэгээд үлээ сонсъё. Akon Eminem Smack That. Smack that. All on the floor smack that. Give me smack that. Smack that. Бүжиглэх гэсэн энэ дэр бүжиглэж байгаагүй юм. Энэ л The Compass хоёрын цагийн оёо дуу байна. Монгол дуу орсон байна. Цагийн оёо. За энэ дууг анх сонсч ирсэн үеэ санаж ийн гэж бодлоо яриад яг хөө энэ дууг сонсчоод би айгуу тийм гониг готрлыг айгуу тийм сайхан мэдрэмж олгож хүлээж авдаг. Тэгээ энэ дуу бол хаач хизээч явж исэн биш үү дагаж дулаал сонсоод эхэлдэг. Ямар ч цаг үед ямар ч мэдрэмжтэй байсан те шууд сонсоод эхэлдэг. Тэгээ энэ дуулыг бас үг аяа ингээд бүгдээрээ баг мэдж байгаа бах. Утга төгөлдөр бүхий гоё дуу байгаа. Тэгээ энергийн үг мөх ч гэсэн бас амар штэ. Зүгээр хэдүүлээ чимээгүй сонсцгоо одоо. Justin Bieber Mistletoe. Оо, nice. I love Justin Bieber. Анх Facebook Монголд орж ирээд мим энэ төр дөнгөж үүсэж яхад хүмүүс Justin Bieber-ыг айгүй их доромжилдаг байсан. Хараал идэг мэддэг. Тэр үеэс би эхэлж хайрлаж ирсэн Justin Bieber. Justin Bieber-ыг анх гарч ирсэн Baby гэсэн цаг дуунаас нь хойш сонсч ирсэн. Тэгээд бүх дууг нь ч гэсэн баг оруулчмаар байсан ч гэсэн Mistletoe дууг онцгойлж байна. Энэ дуу нь ямар чиртэй вэ гэхээр шинэ жилийн уур амьсгалтай дуугаа тий. Тэгээд энэ дууг сонсоход ямар мэдрэмж надад өгдөг вэ? Ямар дурсамж өгдөг вэ гэхээр нөгөө анхныхаа хайртай энэ дууг сонсоод би шинэ жилийн үеэр гадуур зугаалж үзхийг мөрөөддөг байсан. Тухайн үедээ 13 оны дуу л үлээ. 12 оны дуу ч лөө Mistletoe шинэ жилтэй холбоотой ч гэсэн надад шинэ жилийн тийм гоё дурсамжийг мөрөөдлийг үлдээсэн дууга. Хэзээ нэг цагт би найз захтай болох юм бол шинэ жил болох юм бол тэр үед би амьдтай таарах юм бол Justin Bieber-ийн Mistletoe хамтдаа сонсоод кофе шопт суудаг ч юм уу эсвэл гадуур зугаалах болно. Тэгээд шинэ жилээ. Дээрээс нь цас орол. Тэгээд ингэ алхаал. Гоё доо. Coldplay Fix You. Wow. Coldplay. Coldplay би дуртай. Гэхдээ дуртай гэдэг нь амар бүхнийг нь мэддэг фэн гэсэн үг биш. Дуунуудыг л зүгээр сонсох дуртай. Fix You гэдэг дуу надад айгүй үлдсэн байдаг. Анх яаж сонсч ирсэн мэдэхгүй. Кинон дээрээс энэ дууг сонсчоод хайж байгаа сонсч ирсэн баха. Fix You-гийн утга нь болохоор нөгөө чамд ингээ ямар ч гонигтай зүйл тохиолдсон, шантрах үед тохиолдсон зүгээрдээ маргааш бүх юм сайхан болох болно. Ерөнхийдөө нэг тиймэрхүү утгатай. Тэгээд орой нэг унтахынхаа өмнө амьдралдаа гутраад твтдэн штэ. Эсвэл би л ганцаараа тэгдэм бол ер нь бүгдээр тэгдэг гэж магадгүй. Маргаашнаас яг алан мал ингээ бодоод гониглаад твтж байхдаа Fix You-г сонсдог. Тэгээд нэг жоохон нулимс дурсаачаа за маргаашнаас л алъя гэд босдог. Тэгээд маргаашнаас нь бол алдаг байгаа. Тэгээд Coldplay Fix You сонсцгоо, хальт сонсцгоо. Fix You. Утгуудсан ч гэсэн зүгээр дээ. Маргааш хэдүүлээ чадах болно. Юу ч чадах гэдэг. За. Coldplay Fix You. Very nice. I like Coldplay. Наач ихлэд. Khalid бас сайн дуудаж мэдхгүй. Young Dumb and Broke гэдэг дуугаа энэ цаад нэг 3 жилийн өмнөх нөө дуу 4 жилийн өмнөх ч илүү дуу байгаа. Тэгээ энэ дууны утга нь болохоор нөгөө нэрнээсээ ойлгомжтой залуу насын талаар дуулсан. Залуу нас ингээд хичнээн тэнэгч гисэн залуу насын хайрлыг залуу насны дурсамжууд л хөгшөрсөн байна үлдэн шүү дээ. Залуу насаа тэнэг мэт өнгөрөө зүгээр энэ бол зүгээр л залуу насын хайрлыг хүмүүсээ би энэ дууг сонсчоод тийм л мессежийг анх авч исэн. Тэгээд сонсоход айгүй тийм гоё сонсголонтой дуу. Тэгээд энэ дууг анх сонсоод Khalid-ыг мэдэж авч исэн. Тэгээд хойноос нь бусад нөгөө American Teen гэдэг цомгийг бүтнээр нь сонсч исэн. Тэгээд тэрнээс хойш энэ хүний фэн болсон. Гэхдээ нэрийг одоо хүртэл яг яаж зөв дуудахаа мэдэхгүй байна. Уучлаарай. За энэ магадгүй бах. Ингээд сонсцгоё. I cannot give you everything, you know I wish I could.
Дараагийнх нь Rocket Bay нэг өдрийн хаан. Wow. Rocket Bay. I love Rocket Bay. I like Rocket Bay. Ингээ дараагийн дуу нэг өдрийн хаан. Нэг өдрийн хаан дууг энэ бичлэгийг үзсэн хүмүүс бүгдээр сонссон баг. Тэгээд оруулсан шалтгаан нь юу вэ гэхээр мэдээж бас дурсамжтай холбоотой. 10 жилийн нэг 10 дугаар ангид байлгүй 9 дугаар ангид байлгүй. Энэ дуу гарч исэн жил ахгүй. Би нөгөө компьютер дээр Dota тоглож сууж исэн. Тэгээд шинэ дуу гарчжээ нөгөө нэг GT хамт дуу гэдэг Rocket Bay чинь шинэ дуу хийжлээ илүү. Манай найзууд нь яриад харна ороод сонссон. Тэгээд бид нар үе чинь хипхоп нэг сонсдгоо байсан. Тэгээд сонссон чинь нэг өдөр хаан байсан дээр нэг хэлдэн штэ. Тэрийг сонсчаал чих нээгдэх шиг л болсон. Тэгэл ингээл өрөөний гэрэл тодорол ингээ нар цацраач байгаа юм шиг. Би ингээл тэрүүхэн оронд энэ дуу ингээ бүтэн ингээд үгийг ойлгож сонссон. Тэр үед би дууны үгийг нэх ойлгож сонсдгүй байсан. Зүгээр ингээл сонсголоороо ингээ өнгөрөөчдөг байсан. Тэгээд энэ нэг өдрийн хаан дууны агуулгын тухайд надаа аюу тийм урам зориг өгч ирсэн. Одооноос ингээ хичээ те дуртай зүйлээ хий юм гээл тийм гоё мессежийг өгч ирсэн. Манай хайртай долгонод өгдөг те. Яна өөрөө үзчихгүй те. Одоо ингээд эхэлсэн байна. Клипийг наслцсан юм шүү дээ. Анх үзчихээ биний сэтгэл зүрхтнэр. Энгийн байх надад учиргүй мэд санагдсан. Эндээс хурдхан моторхийн тулд хурдхангүй мэд санагдсан. Гэвч тэнгэрийн хаяан тулсан өндөр түмэр замыг маань хаан очих ёстой газраас тус гарахтан ханы маань цаан. Хурд хамтлагийн их орон. Яа энийг сүлд орно гэж яаж мэдэх билээ. Яа нөө бос хүмүүс шиг. Ингээ хамгийн сүүлийн дуу бол хорд ёо. Хордын их орон. Нэлээд дээр үеийн дууга намайг 3-4 нас тахт илүү баг байсан баг. Энэ дууг яга оруулсан бэ гэхээр би нөгөө 4-5 настай хахад манай аав ээж хоёр Солонгос руу ажил хийхээр намайг орхиод явсан байдیں۔ Ухаан ороход тэгээд аав ээжтэйгээ уцаар ярихдаа би энэ дууг дуулж өгдөг байснаа одоо жоохон сандаг. Тэгээд хүүхдийн дуу сурахгүй шууд ингээд хурдын их орон гэдэг дуунаас эхэлсэн байдیں۔ Тэгээд энэ дууг учиргүй нэх ер нь энд байгаа дуудыг учиргүй нэх байнга сонсоод идэггүй ч гэсэн бүгдээр ингээд гоё дурсамж надаа өгцөн болохоор ингээд миний амьдралын топ 10 дуулсан байгаа. За тэгээд хурдын их орон дууг сонсъё. Хайрхан хүч чанга исмахан цаймуртаа жоохон мартчихжээ энэ дуунуудаа бэлдэж орж ирдэг гэж. За тэгээд миний топ 10 дуу бол нэг геймхүү байдалтай байна. Тэгээд ихэнд нь хэлсэн энэ дуунууд зүгээр надтай холбоотой гоё дурсамжуудыг үлдээсэн болохоор гоё бодлуудыг үлдээсэн байдаг болохоор энэ дуунуудыг сонгосон. Мэргэжлийн төвчнээс бол юу ч хараагүй. Тэгээд би нөгөө бусад шиг бас нөгөө онцгой дуунууд сонсдгүй юм байлээ яг үннийг хэлэхэд. Тэгээд бүгдээрээ онцгой байвал бас утгагүй байх. Тэгээд миний дуунуудыг юу хинхий сонсч ирсэн байх. Ингээд миний топ 10 дуу энэ байла. Баярлалаа үзсэнд. Тэгээд баяртай.